Үндэсний баялагын сангийн хамгийн гол асуудал бол мэдээж одоо хууль гарцсан. Тэрний дагуу бол хаанаас ямар их өсрөөс хэдэн хувийг одоо бүрдүүлэх үү, хаана бүрдүүлэх үү гэдэг нь харьцангуй бас механизм тодорхой болсон. Тэгээ одоо манай хувьд бол хамгийн гол асуудал бол энэ миний харж байгаагаар бол энэ засаглал, менежментийнхаа одоо асуудал дээр байна гэж ингэж харж байна. За яагаад бол олон улсын энэ одоо баялагын сангуудын туршлагаас үзэхэд бол энэ дээр маш их анхаарсан байдаг. Хамгийн гол нь энэ засаглал менежментийн хувьд бол улс төрөөс хараат бос байх. Мэдээж төр одоо энийг хариуцсан сангийн удирдлагыг бол мэрэгжлийн санхүүгийн одоо мэрэгсэн удирдлагын баг, менежментийн баг хариуцдаг. Энэ одоо олон улсын туршлагыг бол манайх нэвтрүүлэх хэрэгтэй байна. Сантьягогийн зарчим гэдэг олон улсын баялагын сангийн одоо зөвлөлийн гаргасан одоо баялагын сангийн ил толд нээлттэй байдгийн талаарх олон улсын стандарт тэрийг бол зайлшгүй одоо хэрэгжүүлэх шаардлагатай. Яг бол энэ ил тод мэдээлэлд нь баялагын санг одоо хаанаас хэдэн хувийн бүрдэж байгаа, хаашаа хэдийг зарцуулж байгаа гэдэг нь одоо ард иргэдэд те мэрэгжлийн хүмүүст нээлттэй биш одоо тийм байгаа учраас энэ дээр бол зарим талаар бол их буруу менежмент явдаг. За магадгүй одоо сонгуулийн мөчлөгтэй холбоотой буруу зарцуулдаг, улс төрийн шалтгаанаар буруу зарцуулдаг. За гэх мэтлэнгийн ийм одоо нөгөө ийм сөрөг талууд санг одоо дампууруулдаг тий үр өгөөжгүй болгодог ийм практик бол манайд бас одоо давтагдах эрсдэлтэй. Гурав дахь одоо асуудал бол энэ хөрөнгө оруулалтын менежментийн бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол ер нь бол дэлхийн тахинд бол одоо манайд 3 сан байгаа да 3 зорилготой ирээдүйн өв сан гэж байгаа, хоёрдугаарт бол хөгжлийн сан гэж байгаа, гуравдугаарт иргэдэд хүртэх одоо хуримтлалын сан гэж байгаа. Тэгэхээр энэ 3 зорилго бол нэг талаасаа бол манайд одоо чухал ч гэсэн за зарим олон улсын байгууллагууд мэрэгжлийн хүмүүсийн одоо зөвлөхүүдийн одоо битсэн те дүгнэлтийн төрөөс харахад бол хитрхи олон зорилгыг бол энэ баялагын сандаа төвлөрүүлээд за тэгээ засаглалаа хуваагаад ингээ 3 яамд хариуцуулсан нь бол нэг талаасаа бол яха манай Монголын онцлог гэж хэлж болох чиг нөгөө талаас бол удирдахт маш том одоо эрсдлийг бий болгож байна. Хэрвээ засаглал сайтай байхгүй бол энэ одоо олон зорилготой, олон ийм сан хуваацсан энэ нь бол одоо үр өгөөжгүй болох ийм одоо хандлагатай гэж олон улсаас зөвлөсөн байгаа юм.